Өглөөний мэнд хөөрхөн хүмүүсээ. За өнөөдөр жоохон оройс ирчлээ. Тэгтээ хагасаа өдөр жоохон оройс ирсэн ч гэсэн ерөнхийдөө гайгүй байна. Тэгтээ ер нь би таарснаа гоё юм харуулмаар байгаа. Гадаа бүр үнэхээр гоё байна. Энэ бол үнэхээр гайхалтай тийм дулаахан өдөр байна. Яг ч өнөөдөр бүр амар гоё дулаахан болж эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлэн төлөвлөсөн юм байгаа. Өнөөдөр хэдүүлээ яг миний нэг өдрийг хамтдаа өнгөрүүл ингээ жоохон надад ойрын үед юу тохиолдсон бэ гэдэг талаар жоохон чичаад хоб базаж ярья. За тэгээд аюу сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За өнөөдөр би хамгийн түрүүнд эхлээд ямар ч лавдаг байсан. Усанд орох хэрэгтэй. За усанд орно. За би яг одоо сэрж байгаа хгүй юу? Сэрж байгаа юм тэгээд царай амар байна. Усанд ороод тэнгүүлээ юу аа ямар ч лавс юм идэх хэрэгтэй. Юм идснийхаа дараа хичээлээ харна. Хичээлээ харсныхаа дараа хичээлээ жоохон бэлдэн. Тэгээ тэрний дараа бас ярилцах зүйлс байна. Тэгээ нэг видео эдит хийн. Тэгээд нэг сургалтын мэдээлэл явуулна. Тэгээд нэг тиймэрхүү ажлууд байна. Тэгээ хамгийн түрүүнд ерөнхийдөө бол яг ядуу оюутны нэг өдөр хэрхэн өнгөртгийг хамтдаа харцгаая. Яг одоогийн байдлаар бол миний санхүү бүр 0 заасан байгаа. Амар хэцүү санхүү маань 0 заасан байгаа. За тэгэхээр хамтдаа юу ч гэсэн өнөөдөр гэхдээ амралтын өдөр угаасаа би хаашаач гарахгүй. Тэгээ ингээд дотор байрандаа байх учраас зүгээр ингээд яг юу ана нүүр мөрөө бодохгүй зөв нүрээ жоохон одоо ингээд цэмэрлэл угаагаал арчлал тэгэл болоо. Зүгээр юм байхгүй. За окей. Бодохгүй болцгаая. Тэгээд баяртай гэж хэлэхээс өмнө би та нартай амар сонирхолтой зүйл харуулах гээд энэ миний амьдралдаа авч байсан хамгийн тийм сонирн бэлэг багхгүй юу. Тэгээд тийм бол ингээд уртаасаа ингэж харагддаг. Тэгээд хойтлоосаа ингэж харагддаг. Тийм бра. Бикини бра. Тэгээд нөгөө нэг underwear байгаад тэгтээ би тэрийг жоохон өмсгөөс хичээд байна л та. Энийг манай одоо сургуулийн нэг эрэгтэй монгол оюутан байт. Тэр дүү манад бэлгэлсэн. Тэнд амар гоё зохиох хаа гээд хүсэн гэсэн. Тэний түүхэн амар сонирхолтой түүхтэй би дараа нь ярьж өгнө. Тэр айгуу сонир. За явж усанд орцгоё. За тэгээ усанд орчоод миний өглөөний арьс арчилгаа нь хамгийн түрүүнд хийдэг 2 зүйлийн нэг гэх юм бол хамгийн ихнийх нь юу байгаа? Тосон цэвэрлэгч буюу oil cleanser. Тэгээд oil cleanser-ийн давуу тал гэх юм бол айгуу сайн бохирдлыг авч чаддаг. Дээрээс нь мейкап бол амар сайн арилгадаг. Надад тэгж үл санагддаг. Дээрээс нь арьсыг хизээж тэгж хуурайшуулдаг. Айгуу гоё зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Тэгээд гүн цэвэрлэгийг бол маш сайн хийдэг. Тэгээд би ийм oil cleanser энийг би Японоос авч байсан. Тэгээд айгуу хямдхан байсан болохоор надад таалагдсан. Тэгээд энэ нь бол маш сайн цэвэрлэгч гэдгийг дахин сануулъя. Oil cleanser угаасныхаа дараа ардаас нь хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэхэд хангалттай гэсэн. Skin life. Энэ бас айгуу гоё тийм сүүний бүтэцтэй болохоор надад айгуу таалагдсан. Энэ ардаа. Энэ боохоо. Энэ айгуу зөөлөн. Амар зөөлөн шин чанартай. За тэгээд яах вэ гэхээр ерөөсөө л маш амархан oil cleanser-ээр эхлээд 2 энд харж байна. 2 тусалч юм уу ингээд нэг тусаач нь тэгээд ингээд сайхан гараараа тарааж байгаад нүүрэндээ ингээд нэг тийм тусалж байгаа юм шиг сайхан тослох юм гэсэн. Тэгээд ерөнхийдөө хамгийн сайн угаах цэвэрлэх хэрэгтэй хэсэг гэх юм. Миний нүүрээр одоо ингээд цаг агаар өөрчлөгдөд маш их юмнууд бол ингээд гарч байгаа. Тэгээд одоо жишээлбэл энэ jawline гэдэг шүү дээ. Энэ ингээд нүрний ташаа машаа тэгэл энэ ингээл доогор могор ирүүний хэсгээ тэгэл энэ тухны 2 хэсгээр T-зоноор нь гарахгүй мөртлөө ингэж гарч байгаа. Би oil cleanser-ыг хаврын хар батгуудыг маш сайн арилгаасаа гэж юу хүсдэг. Тэгээ гол ерөнхийдөө бол
арилгахыг хүсэж байгаа зүйл маань энэ хар батга шүү дээ. Тэгээ ер нь бол хар батгыг сайн ойлгосоо л гэж маш их хүсдэг дээ. Тэгээд жижигхэн батгуудыг бас арилгах зүйл. Би ер нь өдөрт нөөрэ ингээ 2 удаа угаадаг. Өглөө нэг босоод угаана. Тэгээд ер нь бол орой бас унтахаас өмнө бол угаана. Унтахаас өмнө гэхдээ яг нэг тосон цэвэрлэгчээр цэвэрлэж болж чаддаг юм аа. Яг oil cleanser буюу тосон цэвэрлэгчээр цэвэрлсний дараах ингээд арьс маань бол ингэж харагдаж байна. За одоо хэдүүлээ болохоор араас нь шууд энэ хөөсөн цэвэрлэгчээрээ цэвэрлээд явчихна. Нэг их биш ер нь жоохныг л гарын дээрээ аваад тэг нэг иймэрхүү хэсгийг аваад тэг ингээд нэг тос турхиж байгаа юм шиг цэвэрлээд тэгээд ингээд сайхан үрээ цэвэрлчихнэ. За тэгээд зарим хөөсөн цэвэрлэгчнэр амар ингээ арьсыг цочроодаг. Тэгээд аль болох тийм арьс цочроохгүй цэвэрлэгчээр цэвэрлвэл маш сайн. Арьс цочроохгүй цэвэрлэгчээр цэвэрлэх хэрэгтэй. За ингээ сайхан яваад угаачна. Маш сайн угаах хэрэгтэй шүү. Окей. За одоо энэ харагдаж байгаа арьс бол саяны тос хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлсэн байгаа үе харагдаж байна. За ер нь аль хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлээд нэг чинь. За яг ардаас нь болохоор за юу ийм чигшүүлэгч байна. За энэ болохоор нөгөө нэг snail гэдэг чинь одоо юу гэдэг лээ. Нэг ийм биш дээ. Дэн дээр ийм нэг hair oil гэдэг нэг ийм oil төрчин заяа. Энэ хоёр туслах хангалттай. Энэ яг амар гоё үнэртэй. Тэгээ үсийг гоё гялалзуулаад shiny болгочдөг. За ийм юм шүү. За яг хөө ингээд миний амьдралдаа одоо ингээд хэрэгжүүлж байгаа ядчил ингээд рутинууд маань бол юм байна. Яагаад тэгэхээр одоо ингээд хүн чинь ерөнхийдөө бол өөртөө арчаатай байх хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Тэгээ арчаатай байхын тулд хийж байгаа үнэртэй тэр нөгөө бүтцэнд нь snail гэдэг болохоор тэгэж үнэртэй юм шиг байна. Өө би одоо яахын snail гэдгийг мартчих юм. Юу лээ? За би санахаараа энэ дээр биччихье. За тэгээд эндээс ингээд жоох нэг аваад өгч чинь энэ бүр амар тийм юм жели шиг хэлбэртэй. Одоо жил хардаа. Цагаан. Тэгээд эндээс ингээд сайхан дүрхээд өгч чинь. Йоо яйцсан. Ингээд сайхан дүрч. За дараагийнх нь болохоор заавал нарны тос түрхэх ёстой. За тэгээд энэ болохоор Skin Aqua-гийн нарны тос байгаа. Тэгээд энэ нарны тосны аттус гэх юм бол Super Moisturize гэж байгаа тийм одоо water essence-тэй гэх юм уу? Маш сайн moisturize буюу чигшилдэг. Тэгээд тийм бусан эссенцтэй юм шиг тэгээд SPF-тэй ийм нарны тос байгаамаа. За эндээсээ тодорхой хэмжээний жоохныг аваад за тэгэнгүүтлээ сайхан түрхээд өчнө. Энэ бол ямар ч тийм ингээд бусад нарны тоснууд шиг ингээд арсыг бол балиар ингээд цагаар болдоггүй. Бүр ингээд амар гоё шингэж өгдөг байгаа. Тэгээ ингээд яг усны дарсандаа хүргээд байгаа юм шиг санагддаг учраас нэгт ингээд өдрийн турш арсыг чинь нарлаас хамгаалчихна. Хоёрдож гоё ингээд нэг юм чигшүүлэгч тос төрсөн юм шиг гоё мэдрэмжийг төрүүлнэ. Арс ирүүл, ус ирүүл тэгэл тэ ингээд шүд ирүүл байх юм бол тэгэл бусдаар бол бүх зүйл нэг тийм одоо асуудалгүй байх л гэж боддоо штэ. Яа. За дараагийн рутин бол шүдэ угаах. Нэг юм хятад байгаа. Тэгээд одоо Тайван ч юм уу хятад нэг яг гоё юм зөвгийн балтай болохоор би авсан л та. Зөвгийн балтай. Тэгээд дээрэс нь сойд дагалд орлож ирчихсэн зэрэг. Тэснэ хамгийн гоё нь ингээд юутайгаа ам зайлагчтай цуг байсан байхгүй. За шүдэ угаачлаа. Тэгээд ер нь бол миний шүд босоод хүмүүсийн шүдэг бодвол ер нь хэд цагаан автар дуу. Айгуу дэжгүй цагаан автар дуу шүү. За би тэр надад тохиолдсон явдлыг бүр бүтэн бичлэгээр нь оруулах юм бол их зүгээр юм шиг нь. Яг одоо энэ бичлэгтээ холилдуулах юм бол амар урт заваарсан, сонжирсан юм болох гэж байна. Тэгэхээр ер нь яг энэний дараагийн бичлэг дээр нь би заавал оруулчихъя. Тэгээд надад ингээд амар зүйл тохиолдсон байгаа. Тэрийг ингээд та бүхэн сонсохыг хүсэж байвал дараагийн бичлэгээс үзээрэй гэж хүсэж байна. За одоо болохоор хэдүүлээ газ хоолой хийжээд тэгээд юу ана одоо хичээлээ давтаж бэлдэн. Тэгээ бол
Өсөө тэр би тэрийг хэлсэн байхгүй. Тэр өстэй яа мэдэх одоо яаж цуцууд тастай гэж бодсон байж байна. Тэр хотын дөөр байгаа хөлтөд л очиход бол гэж. За миний дотор барьныхаа өрөөнд хийсэн гомтой шүл байна. За энэ дотор одоо юу агуулгдсан бэ гэхээр үхрийн мах байна, төмөс байна. За тэгээд сармис орсон байгаа. Тэгээд би Монголоос нэг жоохон энэ талын Монголын хоолнод авчирсан тэрэн дотроо ингээд нөгөө юутай байхгүй борцтой тэрнээс хийсэн. Тэгээд баг зэрэг давс перцээр амтлаад тэгээд ийм сайхан би ойр жоохон ядраад байгаа болохоор жоохон шүл устай хоол сайн идэх ёстой гэж бодоод за тэгээд баажи ялтын шинэ дугаар орсон байна. За тийм энийг үзэнгээ сайхан хоолоо идчихээн. Би хятад хэлээр ямар ч багшгүйгээр сурж байгаа. Яагаад тэгэхээр Тайванд ирээд миний сонгосон хичээлийн хөтөлбөр маань англи хэл дээр байсан учраас надад хятад хэл сурах шаардлага гараагүй. Гэхдээ өдөр тутмын яриа болон зарим нэг хичээлийн агуулган дээр хятад хэлтэй зүйлсийг заавал агуулгадаж байдаг учраас би дааж өдөр болгон хятад хэлээ 20-30 минут заримдаа 2-3 цаг бэлддэг байгаа. Ярьдаг болчихыг л айгүй хүсэж байна. Тэгээд ер нь за нэг ханзайг ингээд дэвтэр ч юм уу ном дээрээс ингээд хараад ханз уншаад нэг ойлгодог болчих хэмжээний за дараагийнх нь болохоор нэг хүнтэй ингээд нэг ярилцах хэмжээний ярилцаад ингээд юугаа уучраа олцдог хэмжээнд байхыг бол хүсэж байгаа. Тэгээ болох үстэй юу ч гэсэн бол би уг нь хэл сурах айгүй сонирхолтой гэвч хятад хэл надад жоохон анхнаасаа багш заагаад өгсөн байсан бол бас жоохон ондоо л доо. Яг гэхдээ өөрөө сурч бас болно л доо. Гэхдээ бас нэг багш байна гэдэг чинь ямар ч юмн дээр амар том одоо төлөвлөс болж давуу тал болж өгөх байхгүй юу. Тэгээ тийм учраас та нар ингээ бас ямар нэгэн шинэ хэлийг сурах гэж байгаа бол яаж ийж байгаа багштай сурвал ер нь хамгийн давуу талтай шүү. Тэгээ яг би одоо нөгөө нэг өөрөө яг англи хэлнээсээ бүх зүйлийг ингээд хөрвүүлээ сурж байгаа болохоор тэгээ чадна гээл зорьсон зорилготой хүрэх гэж хичээж байгаагийн. За тэгээд өнөөдөр надтай хамт байсан баярлалаа. За тэгээд ер нь бол яг ингээд хагасаа өдөр бол миний хувьд жоохон уйдгартай эхэлдэг. Гэтэ яг зүгээр би одоо ингээд миний хувьд хагасаанд ингээд ядчил би нэг скин кэр хийж гин, усанд орж гин, хичээлээ хийж гин гэдэг нь надад амар том амжилт байхгүй юу? Тэрнээс зүгээр унтаал байж болох шүү дээ. Тэгээд нэг бичлэг хийж гин гэдэг маань өөр амар том юм заа юу. Би бүр ингээд өөрийнхөө амьдрал барыг ингээд девелоп хийж байгаа юм шиг надад санагдчихж байгаа заа. Тийм учраас үр бүтээлтэй байхын тулд би та нарт ам бичлэг хийж байгаа шүү. Тийм байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ илүү гой зүйлийг хийж хамтдаа туршия гэж бодож байна. Надад бол толгойд бодож байгаа бүр маш олон санаанууд бол байгаа. Тэгээд бид нар санаануудыг та нартай ер нь бол хуваалцъя гэж үнэхээр хүсэж байгаа шүү. За ёо. За тэгээд удахгүй уулзъя. Дараагийн бичлэгээр гой ховтой хэдүүлээ эргээд уулзъя. Хөөрхөн хүмүүсээ хайртай шүү. Баярлалаа.